эзний нэрээр уулзах боломж олсон талархаж байна. Тэгээд энэ цуглаанд ирсэн сэтгэл хөдлөлийн эзний гайхалтай үзэсгэлэнтэй сүм чуулган байна. Энэ газар эзний итгэрлүүд, эзний баяр хөөр, эзний чөлөөлт хүлээж явагдаж, эзний гайхалтай хангалтууд, эзний баяр хөөр амар тайвнууд дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Сая гэрээсээ гараад нааша ирэхдээ би толны юм зогсож байгаа. Энэ зангигаа зүүхүү яах вэ тайлж аваад тавиад ижсэн. Тэгээд тэдний цуглаан зангиа зүүдэх юм бол зүүдгүй болоо. Ялангуяа номлох пасторууд энийг их анхаарах гол болдгоо юм байна. Тэгээд би зангигаа зүүхүү яах вэ гэдэг гэрэгнээс асууж манай одоо дөрөвдүгээр анги охин. Аваа зангиагүй байснаас зангиатай байсан дээр, малгайгүй байснаас малгайтай байсан дээр, куртдаггүй байснаас куртдтэй явсан дээр үсттэй. Тэгээ за зүүч. Тэгээ хурж ирээ төгөлдөр пастораас танаас өндөр зангиа зүүдэх юм уу зүүдгүй юм. Яг би энийг асууж байгааг бол өнгөрсөн 103 сарын турш Америкт байдаг Монгол чуулганд цуглаанууд дээр очиж 3 сарын турш үйлчилсэн. Тэгж явахдаа нэг Америк нутгийн Америк чуулганд маш том чуулганд ороод явах болсон. Тэгээд зангиагаа зүгээд гоёод Америкчууд бас их айхтар официалны айхтар байдаг байх гэж одоо зангиагаа зүгээд яваад очсон. 2000 хүнтэй том цуглаан. Тэгвэл би ганцаараа зангиад очиж. 2000 хүнтэй цуглаан зангиад надаас өөр нэг ч байхгүй байсан. Би гайхаад. Тэгсэн чинь Аз болж нэг пастор маань зангиадтай явж таараад. Тэрнийг харж урам аваад. Яг хүмүүс над руу хараад. Дараа нэг Солонгос цуглаанд очлоо. Солонгосын Presbyterian Нью-Йорк Church гэдэг тэр сүм дээр очсон. За энэ Америкчууд чи дэндүү чөлөөтэй юм шиг байна. Зангиагаа тайлж хаяад Солонгос цуглаанд ганцаараа зангиаг өгөхөд очсон. Бүгшин талуу бүгд зангиад байгаа байхгүй. Эрэгтэй чи бүгд зангиад. Бүгд хар көсч юм. Би болохоор нэг малгайтай цам цуглаад жолгоо болчихсон. Аюу хүн байдалд байгаа. Тэгээ хүмүүстэй пастор гэж танилцчихээр аюу ичмээр байдалд орсон. Тэрнээс хойш хүмүүсээс цуглаанд очихдоо энэ тэнд очихдоо зангиад очих уу, зангиагүй очих уу гэх юм аа гэж боддог болсон. За цөмөр гол фокуст орё. Намайг жаргал сайн гэдэг. Миний үйлчлэлийн цуглаан бол хайрын ундраа цуглаан. Дарихын бууч хийсэн байдаг. Миний үйлчлдэг тэр хамт зөвлөждөг хүмүүс маань ямар хүмүүс вэ гэвэл дарихын 20 дугаар хороонд амьдардаг. Ах эгч нар настайчууд, залуучууд тийм ээ. Тийм хүмүүс байдаг. Голдуу гэр хороол хүмүүс байдаг. Би ч гэсэн бас Улаанбаатар хотын хахуу амын 70% нь амьдардаг гэр хороол бас амьдардаг. Тэр ах дүүс нарт үйлчлэл гэж эзэн над тушаасан. Тэгээд миний хувьд гэр хороолд үйлчлэхэд тэр чуулган дээр үйлчлэхэд явмаар, хаямаар, орхимоор, ууралмаар, уйлмаар зүйл олон байсан боловч тэгээд шүдээ зуугаад эзэн бай гэсэн ч одоо байгаас өөр яах вэ гэж шийдвэр гаргаж одоо болтол тэгээд эзнийг яв гэтэл эзэн хөөтөл тэр газар байхыг хүсэж байна. За 2 Коринт 1-ийн 1-р бүлэгтэр тэр 3-р ишлэлээр дамжуулан эзэн бидний тайвшралын тухай ярьж байна тийм ээ. Тайвшрал бас зовлон. Энэ дэлхийд зовлонгүй хүн гэж байхгүй. Тийм ээ, зовлонгүй хүн гэж. Хүн болгон өөр өөрийн гэсэн зовлонг тийм ээ кармадад явж байгаа. Тэгэхээр кармадад явж байгаа. Үүрээд явж байгаа тийм ээ. Зовлон өөртөө хамааруулж авч явж байгаа. Ойлгож байна. Миний юу хэлэх гээд байгааг. Яг өндөө бол заримдаа бидний амьдрал биднээс өөрснөөс нь шалтгааж зовлон бэрхшээл хийж байгаа. Бидний асуулж. 2-7 хоногийн өмнө манай сүмдэр нэг үйл явдал болоод 3-7 хоногийн өмнө нэг ихч манай охин жирэмсэн болчихжээ гэсэн. Оо баяр хүргэе. Энэ дээр чи баярлалт ахын байхгүй гэсэн. Яагаад? Манай том охин маань нэлэх хүүхэдтэй. Одоо ой хүрэх гэж байгаа нэлэх хүүхэдтэй. Тэгээд би 2 охиноо тийж чинь. Дээр нь хүүхдийн тийж чинь. Тэгээд нөхөр нь ирж очдаг. Ерөөсөө ирдэггүй, баг ирдэггүй. Хүүхдэд тийжээдэггүй. Тэгээд 2 дахь охин маань дахиад жирэмсэн болсон. Нөхөр зүудэл юу ч байхгүй. Гэхдээ та асууж үзсэн юм уу? Нөгөө их чи бог болсон. Тэгээд би тэр их чи зүйлс тэр хүүхдийнхээ та хараарай. Хүүхдийнхээ та өсгөөрөө хүүхдийг та өрөөгөө. Чи ивэ штэ. Бидний амьдрал хичнээн хүнд хэцүү бэрхшээлтэй байсан боловч та энэ хүүхдийг битгий авахулаа гэж
хөөсөн. Харин 7 хоногийн дараа харамсалтай нөгөө нэг ээжтэй уулзъя гэж бодоод эхнэрээ хоёр тэр ээж болох ч байгаа охиныг ураад хамт хоолнд ороод гадуур хамт яваад нөхөрлөөд тэгээ би асуусан. За хизээ турах гэж байна гэсэн. Юу яриад байгаа юм бэ жаа? Яасан гэсэн. Би хүүхдгүй шүү дээ. Аль хэдийн нөгөө ээж нь төрсөн ээж нь охиныхоо хүүхдийг ахуулчихсан. Аборт хийлгээд. Тэгээ миний хувьд маш их харамсалтай байсан. Тэгээ тэр айл бол маш хүнээ хэцүү амьдралтай. Тэгээд бидний амьдрал ерөөсө босхгүй, хөгжихгүй, хүмүүс амьдрал хөгжөөд ахын ингээд үхлээл мундаг яриад байдаг мөртлөө яг үнэндээ бол өөрсдөөс нь болж амьдрал нь туйлын хүнд хэцүү байдаг. Ачаалтаа тос байхгүй машин шиг тийм ээ. Мотор зогсож байгаа машин шиг болцсон, бэлэн болчихсон, зууралдсан, чорооцоо болчихсон. Яг үндэ бол бид нар Бурхны өмнө Бурхны сануулгыг хүлээж авахаас илүү өөрсдийн нөхцөл байдал өөрийн ухаанаар альва зүйлийг хандаж хүлээж авахыг боддог. Яг Бурхнаар өдөрдүүлж байгаа бол яг Бурхныг дөөрөх юм бол Бурхныг дахыг ирмэлцэх юм бол харин эзэн бидэнд хүч чадлыг өгдөг. За 3 дугаар шилдэг дахиад уншия. Бидний эзэн Есүс Христийн эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн эцэг мөн бүх тайвширлын Бурхан мөн. Тийм ээ. Тэр бас өршөөд тийм ээ. Тэр гэр бүлийг эзэн өршөөж, эзэн бас тайвшруулж, хайрлаж, дахиж өргөж, услаж авах. Өрөөгөөсөө гэж би хүсэж байгаа. Тэр гэр бүлийн төлөө дахин үргэлжлүүлэн залбирч энэ эзэмд энэ гэр бүлийг өршөөд, гэмшүүлж, харин дараа нь өнөр өтгөн болгож өгөөч гэж хүсэж байна. За тайвширлын тухай ярих хэрэгтэй болж байна. Тайвшрал гэдэг үгийг та бүхэн мэднэ тийм ээ? Тайвшрал. Хөөе тайвшрал гэдэг хэнийг явуулах тайвшраараа. За валидол уугаараа. Зэрэг бүр имэйл гаргаж өгдөг тийм ээ. За тайвшрал гэдэг чинь өөрөө юу юм бэ? Юу гэсэн үг юм бэ? За грек энийг би хож үзсэн. Тэгээд параклисис гэдэг юм үг гэдэг юм билээ. Тэгээд энийг утга нь за энэ тесттэй 3000 гаруй үг гэдэг юм байна. Энэ үгтэй холбоотой. Яг гол түлхүүр үгнүүд нь ямар утгатай үг гэдэг вэ гэвэл тайвшрал гэдэг маань урайлах тийм ээ. Бас дуудлага, сэтгэл хангалуун, баяр хөөр ийм үгнүүд байдаг. Гарч ирж байсан. Тэгэд эзэн биднийг зовлон донд яаж тайвшрах, яаж баяртай байхыг эзэн биднийг тийм ээ ятгахж, зөвлөж, үнийг дагаж хийгээсэй гэж эзэн биднээс хүсэж байна. 4 дугаар ишлэлтэй. Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшрлаар бид аливаа зовлонд орохыг тайвшруулах чадвартай байхын тулд тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Эзэн намайг биднийг тайвшруулах зогсгоод надаар дамжуулаад бидээр дамжуулаад хэн нэгнийг гэсэн тийм ээ тайвшруулах хүсэж байна. Энэ зүйл ямар хүнд үг вэ? Тэгэхээр тайвшир гэсэн үгийг хүлээж авч чаддаг хүнд дараагийн 2 дугаар шатны 2 дугаар ангийн тэр тослогоо бууждаг. Энэ үг бол өөрөө тайвшраа зогсохгүй бусдыг тайвшруулах тийм хүч чадал Бурханаас ирдэг юм байна. За тайвширлын эсрэг үг нь юу вэ? Сандрал. Бас цөхрөл. Айдас. Тийм ээ? Бухимдал. Өөр юу гарч иж байна? Үл итгэл, тийм ээ? Давид хааны өвчсөндөө зовлонд орж ирсэн, бэрхшээлд орж ирсэн. Тэр удирдагч, хүчрэг удирдагч байсан юм бас. Тэр эгэл жирийн хончин хүн байсан тийм ээ. Хүүхд ахын насндаа. Том агуу удирдагч болсон чсэн олон дайснуудыг явж яасан чсэн түүний эсрэг талд нь бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч түүний эсрэг талд нь зогсож байсан. Түүний алхыг оролдож, бүр амь наснд нь тийм замлахыг зогсоод зайгүй мөрдөн мүшгэж байсан. Түүний зүрх сэтгэл нь бүр шахирч тийм ээ. Өвдөж, айж, бүр урагдаж, хуваагдж байсан. Тэгмээр би тавхын дул 22:16-аас уншиж байна. Дулал 22:16-аас Давидын өөрөөр бичсэн. Учир нь намайг ноход хүрээлжээ. Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар хөлийг нэвт хатгсан. Би бүх ясаар тоолж чадна. Тэд харж над руу гүлрэн шилдэг. Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж миний дотор хувцсны төлөө шоддог. Харин эзэн та бүү холдооч. Миний хүч чадлаа надад туслахаар хурдлаач. Миний сэтгэлийг элднээс миний ганц амийг нохоон иргэшээлээс авраач.
Давид хаан ингэж залбирч ирсэн гэсэн энэ цаана бас Есүсийн зовлон бас давхар явж байна. Зөвнөл. Есүсийн хувцсыг Ромын цэргүүд яасан шодж ирсэн шүү дээ. Энэ нөмрийг би ам тийм ээ. Тэр хооронд шодож булаасалтж ирсэн. Давидын зовлонч гэсэн бас Есүсийн зовлонтой явах тутгаар хамааралтай болж байна. Өнөөдөр та бидний зовлон бэрхшээчсэн харахад таны үүрээд байгаа зовлон тийм ээ. Танд л хамаатай юм шиг болж байна. Харин эзэн Есүс итгэсэн хүмүүс энэ зовлон Бурхантай холбогддог юм аа. Загламаа дээр холбогддог юм аа. Есүс Христ бидний төлөө зориулсан тэр золиостой холбогдож ирдэг юм аа. Энэ ямар хүмүүст хамаардаг вэ? Зөвхөн түүнд итгэдэг хүмүүст юм аа. Түүний ард түмэнд зориулагдсан юм аа. Амен. Есүсийн зовлон. Өнөөдөр бид нар өөрсдийн зовлон харахаас өөртөө бас Есүсийн зовлоныг хараад үзье. Есүсийг 3 жил нөхдүүд дагсан тийм ээ. Ямар нөхдүүд вэ? Шавнар. Бид нар баг ах トゥ уснаас хамаатнуудаас нь илүү дотно гэсэн тийм үү? Бүтэрсэн ээж дүүнэрээс Есүс тоохгүйсэн шүү дээ. Бүр өөрхөн шавнарыг өөрхөн Есүс идэхдээ өөрхөн дагаж явдаг хүмүүс маш дотно гэсэн. Бэд ялангуяа Петр, Иоанн гэдэгтэй. Үнэхээр тийм ээ маш гүнзгий дотно зөвлөгч нь байсан. Харин хамгийн дотны 3 жил тавхтай хоолоо тийм ээ тогоотой хоолоо хувааж идчихсэн найзууд нь яг хэрэгтэй үед Есүс бүгд орхин цугтаасан. Бүгд орхин цугтаасан. Есүс Петраас нэг зүйлийг асуусан. Петрэ чи надад хайртай юу? Хайртай. Есүс дахиад Петрэ чи надад хайртай юу? Хайртай гэж юм. Есүс гурлаа. Петрэ чи надад хайртай гэж. Хайртайг минь та мэдэн штэ гэж бүсэлд ууралж тийм ээ. Ингээс юм гарч өгч ашигласан. Өнөөдөр бид нар бас хэнийг хайртай гэж хэлдэг. Бас хүмүүс бас биднэрт тийм ээ хайртай гэж хэлдэг. Харин хүмүүс бидний хайртай, хайрладаг гэдэг тэр хүмүүс утгамаар заримдаа алдагддаг. Яг хүмүүс сул дорой мөхөс байдаг тийм ээ. Зарим нь хоёр нүртэй байдаг. Заримдаа хүмүүс биднийг хуурдаг, эсвэл хүрдэггүй, биднийг монждог, холгодог, бидрээс зүгтаадаг. Заримдаа биднээс өөрснөө бас тийм зүйлийг гаргадаг тийм ээ. Хайртай гэсэн мөртлөө бид нар тэр үгэндээ хэсүүгэндээ хүрч чаддаггүй. Есүс Петраас бас үнэхээр зүг сэтгэлээс асууж. Харин Есүсийг баримтлгүй түүний дотны тэр хайртай гэж хэлжсэн хүмүүс бүгд зүгтаас, бүгдээрээ зүгтаас. Зарим бүр тийм ээ Есүс шиг бишээ уучлаарай андуурч та хүн андуурсан юм байна. Харин Есүстэй шөнөөр нууцаар иржсэн нэг Никодим гэдэг нэг хуулийн багш байсан. Анхандаа тэр хүмүүсээс айгаад ичээд Есүстэй очихоос үнэхээр хичээж айжсэн. Харин Есүс тэр хүнд Иоанн 3:16 гардаг Никодим хэлсэн байхгүй. Тухайн үед процесс. Чи дээрээс төрөх ёстой. Чи дээрээс дахин төрөх ёстой гэдэг дахин хэлсэн. Тэгээд Никодим би хөгшин батлаа яаж хийх юм гэсэн дахин орж дахин төрөх юм бэ гэсэн. Харин Есүс Бурханаар дахид төрөх тухай ярьж ирсэн. Харин Йог номын сүүлийн 19-р бүлэгт юу болдог вэ бол шавнам зүгтайсан харин Никодим гэдэг хүн Күрэнэ Симон хоёр зоригтойгоор Пилатаас Есүс Христийн шадлыг зоригтойгоор гуйж авсан. Өмнө нь айж хулжиж байсан хүн Есүсээс тийм ээ биш Пилатаас Есүсийн шадлыг авъя гэж зоригтойгоор гуйжсэн. Шөнөөр нууцаар очижсэн Никодим гэдэг хүн гэж бүр бичигдсэн баг. Тэр хүн дахин төрчихсөн. Өөрчлөгсөн. Бат итгэлтэй болсон. Өмнө нь айж ичээс сандарч ирсэн тийм үү? За бид нар дахиад буцаад гол зүйл рүү оръё. Сандрал. Бид нар олон зүйлээс айж ичээс сандарч. Нэгдүгээр ангид орохдоо хүүхдүүд хүртэл айж идэг тийм ээ. Их сургуульд оюутнууд нэгдүгээр курст орохдоо айж идэг. Залуу хүн хосууд гэр бүл болохдоо хүртэл айж идэг. Охтууд нөхөд гарахтаа хүртэл айж идэг. Хүүхд гаргахтаа хүртэл айж идэг тийм ээ. Ангуудаа машин барихтаа хүртэл хүн болго айдаг тийм ээ. Ямар юм бэ? Энэ мөрөглөө тэр мөрөглөө гэж явж ядаад найчиг нав авдаас нь олон сигналтаар автобус явгууд юу яваад өнгөрч бай. Санаа зовоо сандраа. Амьдралын бид нар сандардаг. Олон зүйлд шийдвэр анхгүй байж байгаа зүйл. Бас амьдралд оролцоод өөрийн бие махбодоо
гэр бүлээ тижээж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, сурч чадахгүйгаа мэдрээд эхлэхээр хүн бас яадаг цохордог. Цохрол бол бас маш олон янз юм. Эдийн засгийн цохрол байна, сэтгэл санааны цохрол байна, хайр дааж чадахгүй байна, ажлаа хийж чадахгүй байна. Маш олон цохрол. Миний төрийн том албан агчтай уулзж ирсэн. Газрын албаны амар бухимд. Оо чи ямар амар бухимд юм. Чам зүтэн зурхад ерөөсө бензин шиг дэлбэрэхэд бэлэн болцсон байна шүү дээ. Өөстө харин тийм шүү дээ. Амар ажил дээр би солиорох гэж шүү дээ. Тэгээд хоёр хүүхдээ харахаараа би тайвширсан шүү дээ. Үс дэлбэрэхэд бэлэн болцсон. Тэгээд хажууд явж байгаа машинууд бас дэлбэрэхэд бэлэн те. Нэг удаа тэгээд сонио хэлэнгүүт тэгээд өөстө алаан болоход бэлэн болцсон тийм ээ. Өнөөдөр нийгэм хаасаг. Ингэсэн Вашингтон DC-д очиад би нэг цуглааны итгэгчийн машин суугаад явж ирсэн. Манай Монголоос 2 дахин их машинууд байхгүй. Нью-Йоркд бүр 8 дахин илүү машин. Битүү төвжирэл. Зогсоод зайгүй төвжирэл. Тэгээд DC-д явж байхад тэгээд ингээд урд нь машин зогсож явал ингээд орох гээд байгаа юм гарах гээд байгаа юм мэдэхгүй байна. Гэхдээ чи наадаа сигнал тач. Намайг гайхаж байгаа болохгүй шүү дээ. Яг болдгоо маа. Монголчуудын машин сус бүгдээрээ тэр хуулийнхаа тийм ээ дөрвөн захирагтай сурчихсан. Доглоо, орлоо, гарлаа игнэ байсвал ямар амар юм бэ? Асар их машин байгаа мөртлөө. Тэгээ би бүр гайхаж байгаа. Ямар гоё юм бэ? Тэгээ танаа сигнал шилхгүй. Яагсан шаардлага байхгүй шүү дээ. Жоо хүлээж байгаа эсвэл энэ явж эсвэл би тойроод гарчих л та. Би болохоор Улаанбаатар гэдэг шиг сигналт гад нэг рефлекс болц. Гар бүр өөрөө ирэхгүй рефлекс болц. Хүний машины сигналт гад тийм ээ. Ийм болчихсон. Бид нар бусдыг харах юм бол бусдыг дөөрөж дэлбэрч байгааг хараад дэлбэрэх тийм мин шиг болчихсон. Харин бурхан биднэрт юу гэж хэлж байна? Жагаа чи тайвш. Хөөе нөхдүүдээ та нар тайвш. Хөөе Улаанбаатарчуудаа та нар тайвш. Та нар ууж бай. Та нар ууж юу их хүнийг харсан уу Монгол хүнийг? Тийм үү харсан уу? Манай өвөө өдрөөсөө маш ууж юу. Тэгээд бид нар баг бахта өвөөгийнхаа нуруунд дээр нь гараад, дээр нь гараад, чихнээс нь дуулгаад тэгээд дэлгүүр хамт явах юм бол юм ахуулаад эрхэлждэг гэсэн. Амар ууж. Ерөөсөө уурлахгүй. А манай эмээ болохоор зогсоод яг уур галын хачаа байчаа гэдэг илдээд хөө. Тэгээд гэрээ тойроо зүгтаад. Өвөө болохоор ерөөсөө маш ууж. Тэгээд 2005 онд би халахгүй руу мэрингийн талыг үзчихээ. Йоо тэнд очиод яста. Дээш хараад дөрөв мөчөө дээшээ хараад тэлээд хөвц тал дээр ямар гоё юм бэ. Утаа өнөр байхгүй, хүмүүс байхгүй, хэрүүл байхгүй. Тийм ээ? Бужигнаан байхгүй. Тэр тал дээр хязгаар байхгүй. Ерөөс нүд алдчих байхгүй. Нүд алд мэдчихэн л өстой тийм үү. Ийм гоё газар нут ямар гоё юм бэ. Тэгээд би бодсон. Өвөөгөө эргээ санс. Энэ мэрингийн тал шиг юм сайн ууж юу тийм ээ. Аливаа юм хүлээдтэй. Ууралдгүй ямар гоё юм бэ шээ. Есүст итгэжсэн бол үнэхээр агуу тийм ээ. Итгэж байх байсан да гэж би бодчихсон. Тэгээд өнөөдөр чишэндээ бидний итгэлийн амьдралд эргэн тойрсон бурхамлаг тийм уужууд тийм ээ ууралдгүй, бухимддгүй, хүчрэг ирчүүд эмгтээчүүд бас байгаа шүү. Эзэн бидрийг ийм болтон төлөвшүүлж эсвэл хатууж өгөх хүсэж байна. Бид нар эзний тэр өгөгдлийг, эзний тэр хүсэлтийг хүлээж авах. Өнөөдөр бид нар үр хөвгчтэй хүсэл тавьдаг тийм ээ. Чи таалбар хийчих. За. Яг нөгөө чи томроод ирэхээр сүлдээ биднээс заавар авахгүйгээр хийж байгаа штэ аав минь та юу санаа зовж ингэ хийгээгүй гэдэг тийм ээ. Тэгээд бид нар өглөө чи хийж байгаа чинь хаа вэ? Тэгээд бидний төсөөлөл дотор бид хүүхдүүдэд тийм хүн болгох юмсан, ийм хүн болгох юм өөрсдийн мөрөөдлөөр хүүхдүүдэд шахаж байдаг. Харин хүүхдүүд маань өөрсдийн мөрөөдөлтэй байж байгаа тийм ээ. Өөрсдийн алсын хараа дотроо ботцсон байдаг. Тэгээд бид нар өөрсдийнхөө мөрөөдлийг хүүхдтэй ингэж ялцаа зааж хүчилж өгөхийг хүсдэг юм аа. Тэгээд тэгсэнсэн бид нар хүүхдтэй аюулгүй байдлыг, амар тайван байдлыг, хангалуун байдлын эрүүл мэндийн талаас нь хүүхдэд сайн яваасаа гэдэг хүсэж байдаг. Бас амьдралын ноён нуруу зүв байгаасаа гэдгийг бас хүсэж байдаг. Өмнө шиг бурхан ч гэсэн бас биднийг зүв яваасаа гэж хүсэж байдаг. Эзэн биднийг бас робот шиг байхыг хүсдэггүй. Тийм учраас биднэрт оюун ухаан өгсөн амьтаас ялгаатай. Зөв оюун ухаан. Тэр эзний оюун ухаан, эзнээс өгсөн оюун ухааныг бид зөв гадар зөв хэрэгтэй гадар үнэнчээр бид нар амьдрах хэрэгтэй. Шударгаар амьдрах хэрэгтэй.
сэтгэл хангалуун байдлаар амьдрах сурах. Өнөөдөр бид нар банкн дээр, найз нөхөдтэй, ах дүүс нар дээр, хамаатан садан дээр тийм ээ бид нар асуудал болсон. Бидний хамгийн том дайснууд маань яг өндөө бидний хамгийн дотны хүмүүс маань байж байгаа. Уг танихгүй нь таны дайсан биш шүү дээ. Хамгийн дотны хүмүүс таны дайсан болж байна. Өнөөдөр бас бид нар банкнд баримтлагдсан банкнд гинжиг холбоот болсон байна тийм ээ. Байрны, машины, цалингийн тийм нийгмийн янз бүрийн асуудлаас болоод энэ хүмүүс найз нөхдөд харилцаанаас болоод ах дүүс нарын харилцаанаас болоод бидний зүрх сэтгэл үргэлж хуваагдаж, урагдаж байдаг. Урагдаж байдаг. Зүсэгдэж байдаг. Бидний зүүн тархинд асар их тесрэлтүүд явагдах бэлэн болсон байдаг. Судснууд ингээд тэлээ. Нэг тесрэлт явангууд түрүүчээс эхлээд пат хагараад явахад бэлэн болчихсон. Одоо өнөөгийн нийгэм смарт болсон. Тэгэхээр бүх юм компьютер, бүх юм удирдлагатай болсон. Юм хөгжиж байгаа юм шиг мөртлөө, сайн гараад байгаа юм шиг мөртлөө стрессүүд асар их нэмэгдэж эхэлсэн. Бидний санаа зовх, бидний айх, бидний бухимдах юм улам илүү нэмэгдээд идэг. Христийн дотор бид нар үнийг тийм ээ юу гэж харах вэ? Дахиад цөмөрөд загалмай юм очив. Есүс хэлсэн. Хүнд зовлон дарамт үүрсэн хүмүүсээ та нар над руу ирээч гэсэн. Миний бол хөнгөө амархан эзэн бидний энэ зовлонгоос өвөрлөцөе гэж хүсэж байна. Бид нар энэ зовлонг эзний өмнө байн гэж улаагаад загалмай өмнө авчид тавьж чаддаггүй. Бид тэр зүйлээ бодсоор байдаг, тэр зүйлээ бодгороо бухимдаж эхэлдэг, ууралж эхэлдэг, ууралсан хажуудлага хүнийхээ үгийг сонсож чадах чадваргүй болчихно. Яда манай найз надад нэг зүйл ярьсан. Би нэг сургаал сонсч байгаад эрэхтэй 13-15 секунд яг гэд өөрийгөө бариад уурахгүй твчих юм бол альва зүйл уур хэл ингээд хүний бие махбодоос ингээд тайвшрал авдаг юм байлээ. Би тийм сургаал сонссон юм. Түүний нөгөө машинтайгаа таксинд явж нэг залуу түүний боогоод мөнгөн дээр тохиолж чадахгүй боогоод машинаас нь гаргаж ирээд ингээд боогоод. Тэгээ нөгөө ч додтолтмаар байдаг. Арт нь ингээд автомат байсан. Тэр нөгөө цохмоор байдаг. Тэгэхэд нөгөө бүхний сургаал санаад орсон байна. Би энэ залууг зохиол унгаавал зохион автоматээр хатгуулах. Гэхдээ энэс бол юм болно. Тэгвэл ерөөсөө би 15 удаа тоолч ирээд 1 2 бооц гэсэн. 1 2 3 4 5 10 гэж тоолч. Нөгөө нэг боогод ингээд загнаа хэрэлдэрсэн залуу чинь. Бид байсан. Чи юу тоолоод гайс. Тэгээ нөгөө залуу чинь дуугаа үзсэн. Ингээд хүн 15 секунд ингээд төвчиж чадах юм бол хүний ууран гардаг гинэ. Гэт хэлсэн. Тэнд нөгөө залуу гайхаад чи ямар сонин залуу ёо. Миний ч уур гарчлаа. Тэгээд тэр хоёр дараа нь юу болсон хоёулаа найз болсон юм. Тэгээд би энэ тусалдаг найз туссан. Яг тэгээд тоосны дараа ерөөсөө ууран гарч гарчихсан. Өнөөдөр бид нар уур хилэнг тесрэлтийг бидтэй зүгээр махан биеэрээ гаргаад идэг үйл рефлекс шүү дээ. Манай хүүхдээ хичээлийн давтуулж исэн. Би хажууд нь ингээд суугаад харж ирж байна. Чи мангар юм надад ингэж нэмэж ингэж толгойлоо явраадсан. Төгсөж яг явраад ингээд тэгээд тэр нь намайг 10 жил bijсэн. Гин манай ихс намайг тэгжээс санаад болсон. Ёо дургу үржсэн. Хой. Гэхдээ хэлбмээр санагдаад, зодтолтмаар санагдаад, алгацмаар санагдаад тийм ээ. Хүүхд энэ хүчирхийл л байхгүй. Хүнийг ингэж сургадаггүй байхгүй. Хуруугаар нь яасаа тоо бодуулах гэдэг юм. Хуруугаар толгоонд нь болохгүй юм хооронд нь тийм ээ. Яах гэдэг юм тийм ээ. Тэр хүчирхийлэл алгадал цохол хизээж хүнийг урамшуулдаггүй маа. Харин хүнийг хүн яг магтаж урамшуулдаг юм аа. Чи чаднаа гэж ирээдүйн итгэл найдварыг харуулж иж урамшуулдаг юм. Ихтэй хоёр охиноо одоо тооны сонгонд явуулдаг. Тэгээ тооны сонгонд явуулахад хүмүүс өө танаа охин тоон тийм дуртай юм уу, тийм мундаг юм уу гэж олон юм яриад байдаг. Яг энэ бол манай охин тооны хичээлд хоцрогдсон байхгүй. Тэгээд одоо сонгонд тооны сонгонд яваад одоо 3 сар болж байна. Одоо л дөнгөж үндсэн сурах ёстой, мэдэх ёстой тоогоо ойлгож эхэлж байна. Одоо ингэ хүүхдтэй бочинсаар хагаад ингээл тоглоол ингэсээр хагаад багшаа зааж байгаа юм анхаарахгүй. Тэгээд яг тооны сонгонд явуулаад багш нь туулж яаж ич гэсэн эхэлсэн чинь
тоогоо ойлгож тийм ээ мэдэж яаж бодохоо ойлгож эхэлж. Яг учирлаа. Тэгээ тооны багш нь манай охин аягүй удаан байна. Тэгээ бичсэн олимпиад эднэр ч олж чадахгүй юм байна дөө. Зүгээр л нэг өөрийнхөө юм хэмжээнийхээ юм аяг ойлгож хангалттай гэсэн. Та нар юу яриад байгаа хүүхдэд та нар зогсоожоогүй урамшуулж байгаа. Болноо чаднаа миний охин медаль авна алтан медаль авна гэж зогсоожоогүй хэлээд байгаа. Хүүхд чи урмаар л амьддаг байхгүй. Чи чадахгүй чи бол чи тийм ба чи ийм ба чи бол ингээд юм бол хүүхэд сэтгэл санаагаар ундаг маш амар. Бидний баг багтсан бидний аав ээж тэгдэгс чи мангар юм уу чи тэнийг юм уу чи ирваа юм уу тийм ээ чи дөнгөө юм уу зүйлдээ тэр нь би дөнгөө юм уу би дөнгөө шүү дээ. Тийм програмчлал бидний сэтгэл зүрхийг суучдаг тахид тийм ээ би дөнгөө чи гэсэн төгдөв хичээлд очиод яах юм намайг дөнгөө гэсэн мангар гэсэн. Би 10 жил үнэндээ бол үзүүлэх гавьяаж надад байгаад дандаа нойл суудаг байсан. Хичээл дээж очих дургу болсон, хичээл дээд тасалдаг болсон, хойно суудаг болсон, ихэнд уур суудаг байсан, хойшлоо хойно суудаг болсон. Хойно сууж байгаа сүлдээ цонхоор гардаг болсон. Тэгээд хаалгаар гарч цогтаад болсон. Тэгээд хойно очиод тийм ээ. Жордонд очиод тамхитаа суудаг. Ерөөсөө л тийм хөлт болсон. Хичээлдээ явлаа гэж сүлдээ зүгээр подинд очиод суудаг хөлт болсон. Чи чадахгүй юм байж чи бойл гэдэг үгнүүд биднийг асар их буруу тийм ээ уур хилэн ингэж чигчлэлт биднийг асар буруу зүйлрээ явуулдаг. Олон хүүхдээ айлууд хүүхд болгондоо туулж ажиллаж чаддаггүй шүү дээ яг үүндээ бол тийм ээ. Манайх чи зургуулаа явсан. Нэг юм хоёр айлын хүүхдүүд бол аюу итгэвтэй байдаг. Яг бол аав чинь туулж ажиллахад амархан. Харин олон хүүхдээ айлын хүүхдүүд ихэнх нь дундын хүүхдүүд нь зарим хүүхдүүд нь яг тэр чигтээ хаягддаг. Тэгээд яг тэгээ хаягддаг. Тэгээд аавдаа дургу, ээждээ дургу, гэр орондоо дургу болж тэгээд сүлдийг орон гэрнээсээ зүхтаахыг ирмэлздэг болоод дараа нь өөр мөрөөдөр боддог болоод тийм ээ ганцаараа стандараа гэр орноосоо 100 гол тийм ээ зүхтдэг мөр шиг адуу шиг зүхтдэг нохоо шиг тийм ээ өөр золтон бодол миний зүрх сэтгэлийг дүүргэж байсан. 8 дугаар анги төгслөө ангиар ингээд бид чагсаалаа. Тэгээ 8 дугаар анги бүх хүүхдийн сургалгаа чагсаалж нэг инээдтэй болсон. Тэгээ юу вэ би доороосоо 3 зогссон. Хичээл байхгүй, хичээл суудаггүй, дандаа сэхэхгүй, тамхи татдаг, автобусны буудлын дээр тийм ээ болохгүй хүмүүсийн юмыг авах гал зулгаалцаал тийм ээ. Хүний юм чи минийх гэж авах гал буруу зүйл найзтайгаа буруу юм явдаг гэсэн. Тэрний гавьяа шагнал нь ерөөсөө ангийг жигсахад доороосоо 3 зогссон. Тэгээд би ч асар их уур хураал, шарлахаал, үзий ядаад 10 жилээ үзий ядчихсан. Тэгээд ингээд доош харсан чинь миний доор 2 тавьдаг хүн байсан. Тэр миний үүзэйг найзлдаг 2 найз хүн байсан. Би тэр 2 найзыг ороод. За ямарсан миний 2 найз миний доор юм бэ. Баярлс. Тэр 2-ыг хараад би урам авсан. Айгуу инээч хүн цайг жоох юм харахаар урам авдаг юм л шүү дээ. Уулмал тэр чинь барыг адаг болсон шүү дээ. Бүх 8 дахь ангиудтай. Инээчтэй тийм ээ. Харин хожимд би 10 жилийнхаа уулзсан манай 10 жилийнх намайг сүмж хөлтөнд үүлчих гайхчихсан. Ямар сони. Яаж ингэж амьддаг юм. Он сурч ясаа манай ангийн даа гэжсэн он сурч яссан нэг залуу маань бүр архичин болчихсон. Бид хоёрыг байр солигдсон байсан. Тэр баян айлын хүүхдээс. Айлын ганц хүүхдээс. Тэгэд бид хоёр биений арга гайхс. Тэгээд бид тэр залууд хийсэн тухай ярьж гисэн. Тэр залуу их дуулахтаа сонссон. Тэгээд яга би чам ингэж амьдарч байгаа юм бодоход бүр бас гайх чинь баярлж чинь гэжсэн. Намайг бүр аимшигтай амьдрах байх, адилхан амьдрах байх гэж бодож ирсэн. Өнөөдөр бидний амьдрал туулж байгаа бэрхшээл зовлон яг өндөр надаас бид бүхнээ л болоод идэг. Бидний шийдвэр юм. Тийм учраас бид нар энэ чаднаа гэдэг энэ оюуханаа зүгээр эзэнд хамааруулж байгаа хэрэгтэй. Зарим хүмүүс тэр эзнийгээ буддаар юм уу, чариши юм уу эсвэл тийм ээ эд материалыг тийм ээ тийм зүйл рүү аваачдаг. Бөө юм уу тийм ээ. Янз бүрийн тэр химичтэй холбоотой зүйл рүү өөрийн эзэнтэй хамааралтай байх гэдэг. Жинхэнэ эзнээс төөрөд идэг. Харин жинхэнэ эзэн маань аль хэдийн бидний төлөө амнасаа зориулж бидний төлөө өгсөн ялан дийлсэн эзэн байдаг. Аль хэдийн биднэрт өөртөө зориулчихсан. Хайхал юм бол олдоход бэлэн болчихсон. Оо лой би чамтай найзлах тийм ээ. Мой друг, мой сон. Миний хүүхд хүрээд тэр хүлээж авах. Тэр ариун эзэнтэй бид нар холбогдох юм бол тэр биднийг удирдах,
тэр бидний жолоодож тэр биднийг агуу зүйлээр хончлох болно. Агуу зам. Тэр агуу зам бол хүчрэг байдаг. Та нар ихэнх номдэр Йосепийг мэднэ тийм ээ. Түүний туулсан амьдрал нь үнэхээр аимшиг байдаг. Та нар төрсэн ах トゥ нартай зарагдаж ирсэн үү? Таны төрсэн ах トゥ нар таныг $1000 зарж ирсэн үү? Тэгэд Йосепийн төрсэн ах нар нь Йосепийг барьж яваад харийн хүмүүс зарсан шүү дээ. Уул нь бүр алах гэж байсан. Атаар дүүтэй атаархаа. Тэгээд алхаа болоод Рубин гэдэг ах нь дүүгээ халаад явах юм байж мураад зүгээр холын жинчнээд ингээ зарчих. Зарчихсан. Тэгэд Йосеп харь газар боол болсон. Боол байхдаа тэр гүтгэдэг шоронд орсон бүр. Бид нар өнөөдөр гүтгэдүүд яадаг вэ? Өмгөөлөгч авдаг, шүүг танддаг, нэг төрөс сэргээр хэвлийн хурал зардаг боо юм болдог тийм. Харин Йосеп юу болсон? Тэр дуугал толгой бүхэлж. Тэр түүнд туслах хинч байхгүй, танил хинч байхгүй, түүнд ганцхан эзэн бурхан л байсан. Тэр эзэн бурхан л зүрх сэтгэлээсээ тусламж гуйж түүнтэй нөхөрлөж түүнд ярьж ирсэн. Шорондч тэр боол багтаач тэр худалдагдаад явж байхдаач тэр тийм ээ олзон байхдаач тэр түүнд ерөөс түүний өмч нь түүний бахархлын түүний хамгаалалт нь ерөөсөө бурхан байсан. Тэр бурхан хандаж салааж гаргасан уу? Уурсан уу? Гараа мудрагсан уу? Та намайг яах гэж ингэ зовоож байна? Орилсон уу? Чарлсан уу? Тийм ээ амиа орлох гэж оролцсон уу? Үгүй шүү дээ. Тэр энэ зовлон туулж гарсан. Бурхантай хамт туулж гарсан. Бурхан түүний хүч чадлан болж ирсэн. Тэр шоронд гүтгэгдэж шоронд амьдарч явахдаа хүртэл эзэн түүнийг түүгээр дамжлан бусдад өөрчлөж ирсэн. Түүнд агуу мэрэг ухаах гэсэн. Итгэмжтэй хүнд эзэн агуу мэрэг ухаах. Түүний хийсэн үйлчлэлээр нь дамжуулан Бурхан түүнийг Египтийн агуу том ерөнхийсэд болгосон. Хоёрдугаар хүн болгосон. Гайхалтайгаар хоёрдугаар шоронд байсан хүнийг шууд эзэн өндөрт гаргасан. Өмнө тэр зовж исэн хүн дараа тэр бусдын зовлонд сонсдог хүн болсон. Бусдын зовлон тийм ээ сонсож бусдыг өрөөдөг хүн болсон. Бусдыг тайвшруулдаг хүн болсон. Яагаад гэвэл тэр түүнийг дагж исэн юм аа. Өөрийг нь өдөртөг эзнийг тэр дагж исэн. Хааж исэн түүнийг дагаж чаддаг гэсэн. Тэр агуу том улс төрч болсон. Тэр мэрэг ухаантай тэр шудраг болсон, тэр ариун байсан, тэр хэлсэн үгэнд хүрдэг байсан. Түүгээр зогсохгүй энэ тайвшрал гэдэг үгэнд юу байдг вэ гэвэл бусдыг уриалах, бусдыг өршөөх гэсэн утга байсан юм. Тэр өөрийг нь худалдсан ах トゥ нараа хүртэл тэр өршөөсөн юм аа. Амен. Өршөөсөн. Энэ бол хинээс гардаг. Христэд хамааралтай хүмүүсээс ийм зүйл гардаг юм аа. Амен. Энэ бол өршөө. Энэ бол тайвшир, жинхэнэ тайвшир. Энэ бол жинхэнэ удирдагч болсон. Би та бүхнийг Христийн дотор энэ агуу удирдагч болж чадна гэж хүсэж байна. Тэр бол мөнгөд итгэмжтэй байдаг гэж юм аа. Тэр тань хизээч болох байхгүй. Амен. Дол 23-ын 4-дээр эзэн биднийг саваагаар дамжуулан биднийг тайвшруулдаг юм аа гэсэн. Заримдаа бид нар хүн хэцүү юм шиг байгаа боловч өнөөдөр бидний амьдрал хэцүү туул давшгүй юм байгаа боловч өндөө бол тэр бол заримдаа эзний саваа болдог. Биднийг зоригжуулж, биднийг хуцалж идэг. Засгийн газрын ордон дээр туг байдгийг мэдэх бол танаа. Төрийн далбаа. Харсан уу? Би машинаар явж та хаяа алхаад явж та энэ туг намирч гин үү, намирхгүй нь харах дуртай. Байг хардаг. Хажууд нь явах болгондоо тэгээд зарим удаа тэр туг ингээд навсаагаад ингээд унжицсан мэт. Тэг хүүтэн эсвэл хүчтэй шууртаа сахилтаа өдөр туг бүр ингээд үзэсгэлэнтэй намирч идэг. Далбаага тийм ээ соёмбоо ингээд гайхуулаад харуулж идэг. Өнөөдөр Есүс Христ таны далбаа туг болох ёстой. Хүн цэцэл шуурган та Есүс Христийн тэр загалмай гавьяар та харуулаа. Далбаа тэр газар тунгаглагдах бол далбаа тэр газар тусгаар тохиомжийг илэрхийлдэг. Өнөөдөр зовлон бэрхшээл донд таны ялалтын тусгаар тогтнол, ялалтын ууга таны амьдралд туг болж босох ёстой. Амен. Есүс Христийн туг. Есүс Христийн хамааралтай туг, ялалтын туг. Далаа дээр бас нэг усан онгоцнууд дээр ингээд тугаа гаргаж явдаг нэг сонин усан онгоцнууд явдаг. Тэр нь зарим хохимой толгой утга мутга сэрэмэрэд тугнаад явдаг тийм. Тэр нь юу вэ? Далаан дээр юм чинь ба айлын баг 40 дээр юм чинь.
далайн дээр үз. Өнөөдөр муу эрийн суус гэсэн тугаа гаргахыг хүсэж байна. Бидний амьдрал, таны амьдрал. Таны амьдралын хөлийг хөрөөдгийг хүсэж байна. Таныг унахыг хүсэж байна. Таны бардамлаад дамжуулаад, уур хилэнгээр дамжуулаад, айдсаар чинь дамжуулаад, үл итгэхээр дамжуулаад. Таныг нураахыг хүсэж байна. Таныг хэмлэхийг хүсэж байна. Таныг ерөөсөө юу ч хийж чадахгүй бол дарамтлахыг хүсэж байна. Тийм учраас өнөөдөр бид нар Есүстэй хамааралтай байхыг асар их хүсэн тэмүүлж ирмэлцэх хэрэгтэй. Тэмүүл. Залуучууд өнөөдөр хайртай бүсгүйгээ хин нэгний хайртай бүсгүйгээ болгож авахын тулд яадаг вэ? Танилцсан, сайхан харагдахын тулд сайхан уучлална. Үсээ самнан тэг харзаадаггүй тийм ээ. Нүүр гараа харна. Тэгээд захиа авчих та одоо захиа авчих болсон баггүй. Тийм ээ. Тэгээд яг цэцэг өгнө, кинон дөрн, марууч авч өгнө, хоолнд орё. Янз бүрийн арга сан зохиод тийм ээ. Тэгээд тэр юмтай таалах гад хэлж байгаа үг яриа гар хөлөө хүртэл бодож харж санаж ингэж чек хийж тийм ээ. Хин нэгэн таалахын тулд өөрийгөө контролдож эхэлдэг. Байдаг чадвараа тийм. Бүр шүн зүүдлэн, орондоо зүүдлэн, өглөө зүүдлэн ажил дээрэж бодож эхэлнэ тийм ээ. Энийг дурлал гэдэг юм байна. Ямар хэцүү юм бэ гэдэг. Яг юмтэйчүүд нь болохоор яадаг. Толгойн харах нь их болно, бодох нь их болно, хувцас солих нь их болно, үсээ өөрчлөх нь их болно. Үсээ бүр засах нь бүр асар том шийдвэр төсний үр дүн тийм ээ. Яг бүр би үсээс суулчихгүй. Яаваа дурлсноо гэдэг тийм. Ингээд би энэ тэмүүлгийн тулд байгаа гадаад имиж стилэстэй байдаг чадвар хичээж зүтгэдэг. Тэр хүний хамааралтай болохын тулд тийм үү? Харин бид нар аврагч эзэнтэй хамааралтай болохын тулд юу хийх вэ? Таныг аварч байгаа. Таныг хамгаалж байгаа. Таныг өмгөөлөх. Таныг хайрлах. Тэр эзний төлөө та юу хийх вэ? Маш энгийн. Эзэн танд өндөр босго тавиагүй. Эзэн маш энгийн зүйлийг л хийсэн. Чи над руу ир. Чи над руу ирэх үү гэсэн. Над руу чи над руу гүгээд ирээч. Яг бол тэр бурхан эцэг бидний тэмэрхийг хүсэж байна. Амин. Ерөнхийдөө шилбэгт орж өрөө ямар ч хамгаалт тэр үнэмлэх хэрэггүйгээр гүйж очих ерөөсөө эрхэм тийм их мэдтэй хүн хэмээг бол хүүхдүүд л байдаг. Би аав дээр орох гэсэн. Яагаад та намайг яахыг шууд явуулах гэсэн. Ор аюул аав дээр намайг ажилгүй болгох, цалингүй болгох тийм ээ. Шууд гүгээд. Өнөөдөр бид тэр агуу бурхны өмнө Есүсээр дамжуулан бурхны өмнө чөлөөд очиж байна. Маш шамар, маш easy. Тэр эзэнтэй бид нар нөхөрлөж, тэр эзнийг дагаж, тэр эзнийг хүсэж байгаа тэр хүсэлтийг сонсож, тэр эзнийг биднийг ятгаж байгаа ятгалыг хүлээж авах юм бол бид нар happy болно. Амен. Амар тайван. Амар тайван гэдэг үгийг мэдэх үү? Грекээр Ирене гэдэг үг байдаг. Энэ юу бол хоёр талыг эвдрүүлэх гэсэн үг байдаг. Хоёр дайсагнаж байгаа талыг эвдрүүлэх. Бас дээгүүр тавьсан гүүр гэж байна. Хоёр английн бод дээгүүр тавьсан гүүр. Бас аягтай ус дээр нь хийгээд бүр хийгээд цүүлдээ бүр халихыг Ирене гэдэг үг байсан. Энэ бол амар тайван байсан. Бидний зүг сэтгэл дүүрэх хэрэгтэй. Бурхны үгээр дүүрэх хэрэгтэй. Өмнө бид нар Бурхныг мэдгүй дайсагнадаг байсан бол харин Есүс Христос болж бид нар эвдэрсэн юм аа Бурхантай. Амен. Бидний амьдрал эвдэрлсэн. Би таныг бусдаа эвдрээсэй гэж хүсэж байна. Ах トゥ уд нарыг уучлаасаа гэж хүсэж байна. Найз нөхдөйгөө та уучлах хэрэгтэй. Та өөрөө ч гэсэн уучлахгүй хэрэгтэй. Бидний амьдрал ялалтууд илж эхлэх болно. Амен. Бидний амьдрал эзэн маш олон ялтыг бидэнд өгөхийг хүсэж байна. 1-р Тесалоник 5:11-ийг гаргая. За. Очин Библийн 309-р хуудсан байгаа. За би эндээс таван уншчихъя. Амен. Тиймээс та нар одоо ч үйлдэж байгаа шиг нэг тайлбарлаж нэг барьж байх хэрэгтэй. Ах トゥ нараа дундч нь ажилдаг бай. Эзний дотор та нарыг удирдах заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна. Мөн тэдний ажил хөдөлмөрийн төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр хүндлэхийг хүсэж байна. Нэг нэгнтэйгээ эв найртай амьдраа. Ах トゥ нараа эмх журамгүй хүмүүс сануулж, булчгал хүмүүсийг зориулж, дорой бороо хүмүүс тусаж, бүх хүн төвчээртэйгээр хандахыг бид
та нараас гуйж байна гэсэн. Амен. Бусдыг зоригжуул. Тайвширсан хүн бусдыг зоригжуулж хэлдэг юм аа. Амен. Та бусдыг зоригжуулахыг хүсэж байна уу? Бусдыг буруу шат доош нь оруулахыг хүсэж байна. Та сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байна уу? Үргэлж шуналтаж амьдрахыг хүсэж байна уу? Та айж амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл зоригтой амьдрахыг хүсэж байна уу? Эзэн бидээр дахиад хэлсэн юм аа. Иесус хэлсэн. Та бусдыг зоригжуулж чаддаг. Бусдыг зоригжуулж амьдрах хүн ямар хүн байдаг вэ гэвэл эзний өмнө эзэнд итгэж тайвшрах гэдэг. Таны хүнд хэцүү бэрхшээл зовлон байна. Хамаагүй та эзэнд итгэх. Эзэн танд гарах гарцыг чинь зааж өгнө. Эзэн танд давах шатыг чинь өгнө. Эзэн танд гүөх хүч чадал хөлийг өгөх болно. Эзэн амьдрах танд амьдралын шин тусалгоо итгэл найдвар урам зориг өгөх болно. Энэ дэлхий рүү харах юм бол энэ дэлхий биднийг хавчиж гадуурхад зовлон бэрхшээлийг улам болох болно. Явган 17 дугаар бүлэгдээр Иесус бидний төлөө эзэн залбирч байгаа тухай гардаг. Эзэн минь энэ миний хайртай шамнарыг энэ дэлхийгээс аваач гэж би гуйхгүй. Харин та миний шамнарыг хамгаалж өгөөч гэж гуйж байна гэсэн. Биднийг хамгаалж өгөөч гэж эзэн Иесус Бурхан Аавсаа залбирдаг. Амен. Тэрнээ бид нар яаж залбирч яаж амьдрахаа мэдэхгүй бол эзнээс асуух. Ром намын 8:24 дээр эзэн ариун сүс таны дотроос үгээр хэлшгүйгээр ёолон байж эзэн цуушлан залбирч өгдөг юм аа. Халелуя. Та сурч чадахгүй байна уу? Та гэрээ тижиж чадахгүй байна уу? Та хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна уу? Та лизингүүдэд төлж чадахгүй байна уу? Та хэн нэгэнд хайрлагдаж чадахгүй байна уу? Хэн нэгийг уучлж чадахгүй байна уу? Сүм чуулгандаа тогтоостой ирж чадахгүй байна уу? Бурханд үйлчилж чадахгүй байна уу? Та эзнээс гуйгаа. Эзэн танд шинэ хүч чадлыг өгөх болно. Эсвэл би нэг жишээ яриад дуусна. Америкт би Иллинойс мужийн Пьоро гэдэг нэг хотод очив. Тэгээд тэр хотод байж байгаа тэнд пресвитерийн нэг чуулганд очив. Тэгээд том цуглаанд нь суугаад хүүхдийн цуглаанаар нь орё гэдэг. За тэгээд хүүхдийн цуглаанд бас нэг 50 орчим насны нэг ах сууж байсан. Тэгээд тэр ахтай танилцаад уулзсан. Caterpillar гэх том уул уурхайн компанид тэрний хичээл дарга хийдэг. Том даргаах хүүхдийн багш хийжсэн. Тэгээд тэр ахыг хараад би маш их урам авсан. Оо ямар гоё юм бэ? Та хэдэн жил хүүхдийн багш хийдэг? 30 жил гэсэн. Вау ямар гоё юм. Тарих тэрвэрээ. Яг манай Монгол хүүхдийн багш гэхээр дандаа юм жоохон залууч байдаг. Би ч гэсэн хүүхдийн багш 7 жил хийсэн гэсэн. Тэгээд нөгөө аюу дараах нар инээмсэлж ирсэн. Окей. Тэгээд тэр ахтай ярьсан. Тэр ах чинь би юу жишээ надаас илүү агуу хүн байна. Чи энэ хажуудлын өрөөлөө шаагаад хараа гэсэн. Тэгээ шаагаад тахсан настай нэг том битээ өндөр битээ нэг махлаг ах байсан. Тэгээ би насыг асуусан чинь 90 хүрч байгаа. 90 нас хүрч байгаа гэсэн. Пөө. Та хэдэн жил үйлчилж байгаа ахаа гэсэн чинь 50 жил хүүхдийн багш хийж байгаа гэсэн. Вау. Би бүр дуу авц гайхс ямар агуу юм бэ. 90 настай өвгөн ингээ хүүхдүүдэд тойруулаа суулгацсан. Тэгээ тэд библи хичээл зааж байгаа. Чиний хүүхдүүд намайг ингээд эргэж хүн байна гэж шарж байгаа мал. Бүгд багш руу гүлгэр ярьж байгаа хүн рүү харж байгаа шүү. Бүгд ингээд багш руу ингээд гүлэрсэн. Би тэгээд бүр гайхсан. Тэр эзэн талахс бас би асар их урам авсан. Тэгээд тэр хоёр ахтад танилцаад ярьсан чи тэр хоёр ах пасторууд маань солигдож ирээдэг бид нар үйлчлээ хийж л идэг гэсэн. Тэр жинхэнэ эзэн зориулж үйлчилж байгаа юм. Заримдаа бид нар яадаг вэ? Пастор та намайг тоохгүй, та намайг харахгүй, та намайг шахахгүй, цалиухгүй. Бид бүх хүнд гардаг. Тийм ээ? Зарим чуулганы итгэгч нар хүн зориулж хийгээд байгаа юм. Бид нар тийм ээ? Эзэн зориулж хийж байгаа шүү дээ. Бурхан зориулж, Бурханы ард түмэн зориулж, Бурханы хаанчлалын төлөө. Гэтэл бид нар заримдаа карьер хөөх гэдэг. Хүн зориулж байгаа юм шиг. Хүн зориулах юм бол бид нар зүрх сэтгэл гомдол Бурхантай дүүрэн байдаг. Үйлчлээс урд цохилж ядрал авч яадаг. Харин эзэн үйлчлэх юм бол эзнээс өдөр болгон шин тусалгоо авч идэг. Амен. Тэгээд тэр хоёр настай ахыг хараад юуста маш их урамдаар гэсэн. Миний дотор гал асаж ихсэн. Зарим бас гал авмаараа, конференцээр очимаараа, ингмаараа стандарт хин нэг хүчтэй баалтан аваад өстө бараг инээгээ зөхөөсөө. Тэгээд хүчтэй болох гол. Тийм мэдрэмж филинг гэдэг юм уу? Мэдрэмж хайж идэг. Хааш юм бэ? 200 цохолох гэдэг юм хааш.
Харин тийм жинхэнэ тосолгоо урам зориг гэдэг бол бидний ихэнх жирийн амьдрал донд байна. Итгэжлэрийн гişлэг дотор байна. Бурхантай амьд харилцаатай байдаг хүн дээр жинхэнэ төсрөлт, ариун сүнсний цэргэлт, сүнсний тийм ээ хүч чадал ирдэг юм аа. Өдөр болгон түүнтэй ярилцдаг хүн. Та өдөр болгон их нартайгаа ярьдаг уу? Өдөр болгон хүүхдүүдтэйгээ ярьдаг уу? Өдөр болгон аавчтайгаа ярьдаг уу? Эсвэл орой орж ирэл зургтын өмнө бүлрэл цаа билнэ үү? За хоол билнэ үү? За хүүхдүүд сайн тэгэл унтдаг уу? Тэгвэл гэр бүл хүүтэн хүндээ болно тийм ээ. Харин бид нар хүүхдтэйгээ их нартайгаа нөхөртөөгөө харилцаад яриад байх юм бол улам ойрч. Үүн шиг бид нар эзэнтэй ярилцах юм бол улам илүү ойрцох болно. Түүнээс галыг нь тийм ээ юу л болгож авах бол. Бусдыг юрөөс, бусдыг халамжлах, бусдыг зоригжуулах шин тосолгоод эзэн танд өгөхийг хүсэж байна. Хатунараа. Би таад ахуу залбирч тосгон болоосаа гэж хүсэж байна. Энэ тосгон хот болоосаа гэж хүсэж байна. Амен. Хот болоосаа. Танаа чуулган тэсгэлтэж энэ залуучдын соёлын төвийг хөдөлж аваасаа гэж өрөөж байна. Энэ газрыг дүүргээс. Эзэн ийм алсын хараг тавд өгөөсэй гэж хүсэж байна. Олон монголчуудыг зоригжуулж сүнсний тосгон, сүнсний хот байгуулцгаа гэж хүсэж байна. Энэ чуулганаас олон пасторууд, мишнерүүд төрөөсэй гэж хүсэж байна. Эзэн үнэхээр даруу цэвэр хүнийг л хайж, цэвэр зүсэж байна. Түүнээс чадвартай хүн биш. Зүгээр дуулууртай хүнийг л хайж. Тийм хүмүүс дээр эзний галууд агуугаар бууж ирдэг юм, асгардаг юм аа. Дуусахгүй асгардаг юм аа. Зүгээр хавтай брэд. Эзэн маань энэ газар та бидний зүг сэтгэл тайвшруулыг өгөөч. Зовж байгаа, айж байгаа, хоолж байгаа, үртэй байгаа, өвчтэй байгаа хүмүүстээр эзний мотор ирэж. Эзний амлалт ирэж. Эзний хончлол ирэж. Эзний мэрэгэн ухаан ирэж. Эзний хязгааргүй хайрын тайвшрал ирэж. Эзэн таны өрөөхийг хүсэж байна. Эзэн тантай коннектиж холбогдохыг хүсэж байна. Эзэн тантай харилцаатай байхыг хүсэж байна. Эзэн чамаа миний хүүчийн надтай яриач гэж хүсэж байна. Эзэн чиний хаалган дээр ирээд зогсож чамайг хамгаалж чиний төлөө санаа тавихад бэлэн байна. Халелуя Иесус. Мөнхийн эзэн минь таны хайртай охид хүүхдийн төлөө лавч. Энэ газар таны магтаж байгаа чуулган дээр таны идэвхрэлүүдийг, таны амар тайвнуудыг, таны тайвшруулуудыг, таны амлалтуудыг та дүүрэн болгож өгөөч. Таны магтаж байгаа ард түмнийг, гар болгоныг, зүрх сэтгэл болгоныг та юрууж, хамгаалж, удирдах, зоригжуулж, хөл дээр босгож өгөөч гэж. Энэ газар ганцаардаж, айж, ичиж, өөлж байгаа, цамдалж байгаа, цохорж байгаа хүмүүсээ бол бид та юрууж өгөөч. Та Иесус тайвширдун гэсэн юм. Та Иерусалима тайвширдун гэж хэлсэн юм. Израиля тайвширдун гэсэн. Хариуцлуудаа тайвширдун гэсэн. Мөнхийн эзэн минь энэ газар тань руу гараа сунгаж байгаа, ингээд цохорж байгаа, өөлж байгаа хүн байвал эзэн та юрууж өгөөч. Яг одоо энэ газар юруудыг авчиж өгөөч. Энэ чуулганы пастороо дамжуулаад энэ хоннуудыг хайртай үр хүүхдүүдэд юрууж өгөөч. Энэ удирдлагчдаараа дамжуулаад энэ чуулганыг эзэн дахин төсрөлтээр 20-30 чартууд их өсгөж өгөөч. Энэ чуулганд таны тослогоо байлгаж өгөөч. Таны магтаж байгаа, таны хайж байгаа, таныг дуулж байгаа, таныг дуудаж байгаа хүн болгонтой хав байгаач. Оо халелуя Иесус, таныг магтъя. Танд талархаж байна. Амьд үг энэ газрыг дүүргэж байна. Бид таныг магтахыг хүсэж байна. Та бидийг услаач. Та бидийг насан турш услаач. Насан турш та бидийг хөтлөн дагуулж өгч. Мөнхийн ариун нэрээр талархан залбирч байна. Амен.